Модернагийн болохоор тэр S уургийг тэр чигээр бүтнээр нь mRNA-гаар кодлсон байгаа. Бүгдийг гэсэн үг. Pfizer-ийн болохоор зөвхөн ACE2 буюу angiotensin receptor 2 гэдэг уургийн холбогддог хэсэгтэй дуулгаж байна. Одоо жишээлх юм бол нэг толгой сүүл гэж байхад нь толгойн хэсгээр л хийцэн байна гэж ойлгож байна. Зүгээр л хар үгээр хэлэх юм байна. Тэгвэл үйлчлэг нь адилхан байна. За сайн байна уу? Манайхан Америкт подкастын нэгэн цаашин дугаар эхэлж байна. Энэ удаад бид маш чухал сэдв COVID-19 вакциныг тарьсан асуудлаар ярилцсан. За энэ удаагийн подкастын зочноор хиймч, биологч, доктор судлаач Дорж Болын Дорж Сүрэн оролцож байна. Дорж Сүрэнхээ хувьд товчхон танилцуулахад National Center for Advancing Translation Science буюу Дорж ахын одоо өөрийнх нь орчуулснаар Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хөрвүүлгийн шинжилгээ ухааныг хөгжүүлэх үндэсний төвийн судлаач, халдварт вирусын чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа юм хүн байгаа. За гэхдээ Дорж ах өөрийгөө бас илүү дэлгэрэнгүй би танилцуулах хаа. За энэ дугаарыг манаас хамтран хөтөлж байгаа хөтлөгчөө танилцуулъя. За Пагуа Кентаки мужаас оролцож байгаа. Цэгийн миний би Оклахома мужаас холбогдож байна. За ингээд эхний асуултыг Пагуа асуугаад ингээд гурлаа энэ удаагийнхаа подкастыг эхлүүлье. За ингээд сайн байцгаана уу хүм хүндэт сонсогчдоо. Ингээд манайхан подкастыг сонсож байгаа та бүхэнд баярлалаа. Дорж ах та Америкт одоо ямар ажил төрөл эрхэлж байна? Ямар судалгаан дээр ажиллаж байна? Өөрөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. Намайг энэ подкастод урьж оролцуулсан баярлалаа. Би чинь угаасаа хиймч биологч хүн. Тэгээд Оросын холбооны улс буюу одоогийн зөвлөх холбоод улсын Москвагийн сургууль хим биологоор төгсөөд 87 онд Монгол улсын академик хүрээлэнгийн биологийн хүрээлэнд эдийн засгийн туршлага ажилдаар орж ажиллаад тэр үед манай улсад нэлээд тархсан шарн Б вирусын судалгааны ажилд оролцож эхлээд энэ салбар руу яваад орсон гэх юм уу да. Тэгээд мэрэгжлээ дээшлүүлж Японд суралцаад молекул вирусологийн чиглэлээр вирусийн хийж ажиллаа. Тэгээд Америкт ирээд одоо 20 жил ажиллаж байна. Энэнийг хөгжүүлэх салбарт олон жил ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн үед халдварт өвчтний эсрэг идэвхтэй эмийн бодис гаргах талаар ажилладаг. Тэр нь бол янз янзын вирус, бактери, паразитуудын эсрэг ажилладаг. Гэхдээ мэдээж хэрэг эн чинь бол өөрөө айгүй том салбар учраас олон том эмнэлгийн байгууллага, судалгааны байгууллага, их сургуулиудаас хамтарч ажилладаг. Коронавирусын хувьд хүмүүс олон янзаар ярьдаг. Нэг нь амтнаас гарсан ч гэдэг, нэг нь болохоор хүмүүс зориудаар одоо үйлдвэрсэн гэдэг ийм олон янзын хүмүүсийн амд амьдсан яриануд байдаг. Та энэ дээр бол яг мэргэжлийн үеийн хувьд бол үн одоо бодит хариулт өгөх баха. Ялангуяа энэ коронавирус хаанаас үүссэн юм бэ? Бас л адилхан одоо SARS, MERS амьсгалын замаар аюултай өвчин байсан. Гэтэл энэ маань яг энэ коронавирус шиг ийм цар тахлын хэмжээнд, пандемикийн хэмжээнд бол арай очоогүй. Яагаад коронавирус ингэж тархсан? Ингэж их одоо хүн төрөлхтний тэр чигээр нь хамруулах болсон тэр хүчин юунд байгаа юм? Бидний эргэн тойрон байна шүү дээ. Бидний энэ байгаль дэлхий тэр байтугай бидний бие дотор хүртэл энэ бичил биетингүүд болоход бичил биетин гэж ярьж байна лээ. Бичил биетин гэдэг нь юу хэлэх гээд байна гэхлээр вирус, бактери, монголоор нян тийм үү? Мөөгөнцөр тэгээд паразитууд байна тийм үү? Тэд нар ердөөсөө л манай энэ дэлхий үүсээд ихсэн цагаас эволюцийн явцад л байж лсэн зүйл байхгүй юу? Сонирхуулаад хэлэхэд бол энэ манай энэ цэнхэр гаригийн хамгийн их биомасс чинь юу вэ гэхээр зэрэг чинь вирус байхгүй. Хүн болгон итгэхгүй л ах тийм үү. Одоо жишээлбэл манай энэ дэлхийн бүх одоо ус далаа байна тийм үү. Пуура газар чинь өчөөхөн хөвөл байгаа ш. Тэр чинь далаад чинь тэр чигээрэл вирус, бактери, тэр биомасс чинь одоо бүх энэ дэлхийн хураа газар дээр байсан биомассыг нийлүүлэхэд тэрнээс л их байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол юу хэлэх гээд байна гэхээр хүний нийгэм, хүн амьтан бүхэл хэдэн зуун сая жилийн өмнө байж лсэн зүйл байхгүй. Динозаврын вирус байсан. Динозавр өвдөж байсан, паразитар өвдөж байсан байх. Би сайн мэдгүй энэ яг ерөнхий зарчмаар бол тийм л байна. Тэгээ яагаад сүүлийн үед ингээд янз янзын вирусын өвчнгүүд яагаад дэлгэрээд гарч ирээд тийм асуулт гарч ирнэ дээ. Мэдээж хэрэг энэ миний би бол шууд л одоо мэдээж хэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийн хотцолд одоо хүн дэлхийд дээр байгаа хүн амтны нэгтршил бол ихсэндээ хоорондоо одоо миграц буюу ингээд транспорт хүн чинь одоо айгүй аялал жуулчлалаар хамаагүй амархан боллоо шүү дээ. Тэгэл тэр байдал нөлөөсөн байх. Түүнээс гадна
хүний үйл ажиллагаанаас болоод тэр амьтдын байх нэгтрсэл ихсэж байгаа. Тэг ихснэ гэдэг чинь амьтдын хооронд дээрвээс байсан вирусууд нэгнээсээ халдаж эхэлж байна. Зүгээр л жишээ хэлэхэд юунес бол нэг хүн төрлөختөн зохиогоод хийчихсэн юм биш. Тэнд амьтдаас дээр вирус байсан амьтнаас хүн рүү халдаж байсан уу гэвэл халдаж лайсан түүхэнд байж л байгаа. Тэр нь мэдээж одоо бол бүр амархан хурцаар амархан халдвараа хурдан дамждаг болсонтой холбоотой байна. Тэгээд та нар ч гэсэн олж үнссэн л байх. 1918 үед бүгдээрээ л яриад ирсэн нөгөө тийм инфлюенза юм вакцин бас зөндөө олон хүн л тэ 100-аас 80 саяад аваа явчихсан гэж ярьж байгаа. За тэрнээс өмнө одоо нөгөө цагаан бурхан буюу smallpox вирусаар чинь бид нар мэдэхгүй хичнээн 100 сая хүн өгснэг бид нар мэдэхгүй. За саяхны жишээ хэлэх юм бол эпидемик болсон нэг халдварыг төв айлгсан юм болохоор Zika вирус байсан. Тэр Zika вирус чинь бас л шумуулаар дамжиж л орж ирсэн вирусын өвчин үүсгэгчүүдэд. Бүр дахиад ярих юм бол одоо нэг SARS гэж бас вирус байсан. Тэр нь нөгөө нэг амьсгалын замын цочмог синдром буюу SARS. Тэр чинь 2003 онд. Тэрний дараа нь 2009 онд үлдээ MERS гэх тий бас л адилхан вирус. Тэрний дараахан одоо Ebola-гийн гэж ингээл байж л байгаа тийм үү. За бүр тэгээд нөгөө ярих юм бол одоо монголчууд бид бүхний мэдэх таргуун тахал чинь 12 дугаар зууны үеэс өмнө байж лээсэн. Тэр нь мэдээж ингээд вирус биш бактери нэг бубоник тиймэрхүү бактери үүсгдэг. Европ чинь тэр чигээрээ сүрж ирсэн. Тэгэхээр байж л юм гэсэн. Жишээ хэлэхэд энэ вирус чинь өөрөө байгаль дээр байж лээсэн. Амьтанд халдварлаад түүнээс гадна хамгийн их одоо тээгч амьтанд болвол нөгөө сарсан баг баха. Сарсан баг бахад маш бөөнөрөө амьдрал байж идэг. Вирус чинь ингээд зөндөө олон мутац үүсчээдэг. Одоо эсийн дотороор үрж явцад нэг л мутац болсон байх. Тэр мутац болсон тохиолдолд тэр хүн рүү одоо жамп болсон гэх юм уу орсон тохиолдолд тэр үед одоо тэр хүнийх нь биеийн эсрэг үзэл сул байсан юм уу ямар байсан юм хинч мэдэхгүй. Тэгэл байгаль дээр тийм болдог. Тэгэл болцсон. Одоо юу гэх юм? Тэр одоо аюултай гэх юм уу хүмүүст азгүй тэр вирус нь үнэхээр халдварлах чадвараараа илүүж байсан юм уу? Тэгэл тарах явчихсан. Тэр нь одоогийн байдлаар бол нөгөө хүний өхүүлэх байдал нь болохоор 2%-аас илүү байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэл өөрөөр хэлбэл тэгэл 2-100 хүний 2-3 хүнд одоо нас барж ийн л гэж ойлгох юм да. Одоо ингээд харахад энэ COVID-19 эсрэг ерөнхийдөө дэлхийд даяар тийшээгээр ингээд бас сөхөрж байна. Тэгээд бас яг аргагүй нэг бас сайн эрдэмтдийн хүчээр вакцин гарч байгаа шиг байна. Та тэр талаар нэг жоохон вакцины талаар жоохон нэлгэрэнгүй манай энэ сонсогч нар тайлбарж өгөхгүй. Вакцин гэдэг чинь одоо жишээлбэл юу юм бэ гэж байна тий. Тэгэхээр зөндөө янз олон төрлийн асуулт байгаа. Энд бол вакцин гэдэг. За вакцин гэдэг чинь ерөнхийдөө аливаа нэгэн халдварт өвчнөөс сэргийлэл тийм үү. Хүний биед дахиад өвчин орж ирэх үед хүний биеийг тэр өвчнөөс хамгаална. Тэрийг яаж хамгаалдаг юм бэ гэхээр тэр нь одоо дархлааны тогтолцоог л тий хүний бие дотор одоо юу гэдэг юм биологийн идэвхт бодисоор тариал сургацсан гэж ойлгох болох юм. Өөрөөр хэлэх юм бол би хүний одоо нэг дархлааны тогтолцооны эд эрхтэн гэж байгаа шүү дээ. Одоо эхлээд хамгийн анхны хамгаалдаг юмнууд нь арьс тэгэл жижиг эд эрхцэнгүүд тэгээд цусан дотор байдаг тий нэг цагаан бөм эснүүд T-cell, B-cell тэднийг л тэ ингээд вакцинжуулаад сургацсан одоо жинкнээсээ вирус гаднаас орж ирэхдээ эсрэг вирус гаргаад тэднийг одоо халдваргүй болгож чадчихдаг тийм юм байна. Тэгээд вакцин гэдэг юм чинь нэр нь өөрөө жишээлбэл юу юм бэ гэж асуулт гарч ирнэ тийм үү? Юу юм бэ гэхээр өөрөө бол одоо жинхэнэ өвчин үүсгэхдээ адилхан төрлийн биологийн идэвхтэй бодож байгаа байхгүй юу? За тэгээд адилхан болгохын тулд одоо жишээлх юм бол тэр вирусаар халдвар үүсгэж байгаа вирусаар тарьчих юм хүн өөрөө өвдөж байгаа учраас бол тэ болохгүй байгаа. Тэгэхээр өвчин үүсэхгүй бөгөөд хүний бие дотор дархлаа үүсэх буюу дархлаажуулалтаа болгохын тулд одоо тэр вирус шиг үйлчилгээтэй тэдний эсрэг нийлэгжүүлж чаддаг тийм бодис. Эхлээд яаж хүмүүс хийж яах вэ гэхээр идэвхгүйжүүлсэн вирус. Одоо жишээлх юм бол хагас өхүүлсэн вирус уу амьд вирус. Зүгээр сонирхолтой хэлэхэд эн чинь анх одоо бүр 18 дугаар зууны үед Английн доктор Jenner гэдэг хүн анх үхрийн одоо цагаан бурхан вирусыг хүнд хийгээд тэгээд хүнийг одоо хүний цагаан бурхан гэдэг вирусын өвчлөлтөөс бол тэ аварч чадж байгаа байхгүй дархалтай болгож чадж байна гэсэн үг. Тэгээд тийм болохоор вакцин гэдэг чинь вака буюу үхрнээс гаралтай тийм үг болж таарч байгаа юм л да. Сонирхол хэлэхэд. За вакцины гаргаж авдаг бас нэлээдгүй олон төрлийн арга байдаг бах тий. Тэгээд эн чинь олон жилээс дээр үес хөгжүүлж ирсэн учраас цаг хугацааны туршид илүү нарийн сайжирч байгаа техник технологиг илүү их ашиглаж байгаа сүүлийн дэвшил
хэрэгсэл технологиг илүү их нэвтрүүлж байгаа ийм үйл явцал цаг хугацаараа болж л байгаа. Тэгэхээр яг энэ цаг үед те коронавирусын эсрэг вакциныг хөгжүүлэхэд одоо ямар арга замаар энэ вакциныг гаргаж авч байгаа юм бэ? Энэ тэгээд хүний биед те ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг талаас нь тавс бидний илүү тайлбарлаж өгөөч. Ер нь тэгээд нөгөө судалгаа гэдэг чинь бол нэг юм хийхин тулд нөгөө судалгаа байдаг тийм үү? Судалгаа байна гэдэг чинь урд нь нөгөө болж исэн юмнуудаа ер нь бол шинжлэх ухаанч гэсэн бусад урд нь ямар юм болж исэн юм бэ? Юу хийж исэн юм бэ гэдгийг хардаг тийм үү? Тэгэхээр би түрүүхэн ярьлаа шүү дээ нэг ажиглалдаад одоо ягаад нөгөө нэг Английн доктор одоо Джейн гэдэг хүн анх тэр вакциныг хийхдээ ямар юм ажилласан юм бэ хэрэг тийм. Зүгээр л нэг миний үнсчээснээр нэг хэсэг хүмүүс өхөр саадаг ч юм уу эсвэл өхөр хариулдаг хүмүүс нэг хэсэг тэр цагаан бурхан гэдэг өвчнөр өвдөхгүй байсан юм байна. Тэгээд ингээ харахад тэр нөгөө мал нь өвдсөн байгааг ашиглаад энэ чинь мал нь өвдсөн байна. Тэгээд хүн рүү тэр халтсан байж магадгүй. Тэгээд тэр халтсан. Тэгтээ тэр хүнийг айгүй тийм өвчлүүлэхгүйгээр тийм ээ дархлаатаа болгоод байгаа юм байна гэд зүгээр ойлголт аваад тэгээд анхны вакцин гэж гарч ирсэн. Тэр нь баг 1780-аад оны үеэр байгаа байхгүй. Тэгэхээр баг хүн төрөлхтөнд анхны вакцины мэдгэдэггүйнийг тэгж одоо нэг ажиглалтаар болж авсан байж таарч байна. Тэгээд одоо нэг сүр судалгаа хөгжиж явах явцад бол ялангуяа сүүлийн 20-30 жил бол вакцины хөгжил мэдээж хэрэг маш их хөгжсөн. Хүн төрөлхтөнд ямар ч байсан хамгийн сүүл тэр одоо smallpox үе тэр цагаан бурхан ингээд 72 онд хамгийн сүүл тэр Африкийн орнууд хийж дуусгасан одоо eradication буюу ингэж дахиж халдваргүй болтлоо вакцинаар хамгаалж чадсан байна. Тэгэхээр вакцин ч маш хэрэгтэй байж байна. За тэгэхээр эдрийг хийх явцад ямар арга зүй хийдэм бэ гэдэг нь би ерөнхийд нэг одоо хүртэл хөгжлөсөн 4 арга байна л да. Эхний нэгдүгээр арга нь юу гэхээр зэрэг одоо вирусын хувьд би яриа л тийм үү. Вакцин тэр вирусаа аливаа нэгэн эс юм ихэнх тохиолдолд уламжлалт арга нь өндгөн дотор вирусаа үржүүлээд тэр вирусаа идэвхгүй болгоод тэгэд хүн тарьдаг. Тэр нь тэгээд нөгөө нэг иммунны дархлааны тогтцоог бий болгож байгаа. Тэгээд нөгөө нэг вакцин болгоод хийж ийн гэсэн. За хоёр тэр нь болохоор эсвэл нөгөө бүр идэвхгүй зүйлээ бүр kill буюу inactivated вирус нөгөөх нь болохоор attenuated англиар буюу тэгээд нөгөө сулруулсан маягаар хий. За жишээлх юм бол зүгээр нэг жишээг одоо бид нар тэгээд ингээд пүүдний улирал жил болгонд хариулдаг одоо томоогийн ханиад байна. Тэр нь инфлюенза вирус гэдэг. Тэр нь яагаад хийх хэрэгтэй юм бэ гэхээр нялх хүүхдүүд буюу хөгшчүүдийг ингээд айгүй тийм хор хөнөөлтөй. Тийм учраас заавал хийлэгдэг. Тэр мэдээж эрүүл хүн ч гэсэн тэр вирусаар халдварлах юм бол нэлээд хүн тусдаг. Тийм болохоор болж игэл вакцин хийх эмчнэр зөвлөдөг, жил болгон хийлэгдэг. Тэрийг болохоор нэг яг л одоо уламжлалт аргаар нэгнээс гаргаж чаддаг тийм. За тэр нэг арга. За хоёр дахь арга нь болохоор хор багта одоо өөр нэгэн вирусыг ашиглаад сонирхож байгаа вирусынхаа гадаргуу дээр байдаг үүргийг одоо гений инженерчлийн аргаар хийгээд тэгээд вакцин болгож гаргаж авдаг. Нэг тохиолдолд одоо тэр нь болохоор аденовирусын вектор дээр. За зүгээр жишээ гэж хэлэх юм бол зөндөө олон жишээ бас нэг томоогийн вирус дээр хэлэхэд инфлюенза вирус дээр хэлэхэд бас тийм аргаар гаргаж авсан бас вакцин байдаг. Тэгээд хүмүүсээс асууд нэг жишээ би вакцин хариулъя гэдээ очихоор та санаж байгаа эмчтэр очихоор чамайг өндөгний харшил бий юу гэж асуудаг. Яг тэгэхээр нөгөө нэг уламжлалт гаргаж авсан одоо өндөгний харшилтай хүнд хийж болохгүй нэ шүү дээ. Харин нөгөө томоогийнхаар гаргаж авсан бол хийж болж байгаа байхгүй. Яг бол харшил өгөхгүй учраас. За тэгээд 3 дахь арга нь болохоор одоо нөгөө нэг sub unit нөгөө нэг уургийн вакцинууд. Тэрийг яаж яах гэхээр зэрэг одоо вирусын гадаргуугийн уургуудыг хиймэл аргаар тий эсийн орчинд юм уу эсвэл эсийн бус орчинд гаргаад авчихна гэсэн. Биний түрүүхэн яриад байсан нөгөө Монголд 90-ад оны үед анх орж ирсэн нөгөө гепатит B-ийн вакцин чинь нөгөө нэг гений инженерчлээ аргаар дрож буюу одоо нөгөө нэг ийст хийсэн гений инженерчлээ аргаар зөвхөн нөгөө нэг гадаргуугийн эсрэг төрөгчийг үйлдвэрлэж гаргаж авсан вакцин баггүй. Тэгэхээр үнэхээр шарын өвчлөлтийг маш багасгасан. Яг манай Монгол улс айгүй их тийм шар одоо тарцсан байсан учраас. Айл болгон л ер нь нэг тийм шар хийний асуудал. Тийм. Тэгээд дорожноос уурнаас гаргаж авдаг болж шүү дээ. Тийм. Дрожийг тэр одоо нэг гепатит B-ийн вирусын гадаргуугийн уургийг дорожин дотор үйлдвэрлээд одоо уургийг нь тэгээ гаргаж авна гэсэн. Зүгээр энгийн үгээр. За тэгээд хамгийн сүүлийн одоо шинжлэх ухаан айгүй тийм сүүлийн үед одоо хэрэгжилж эхэлж байгаа арга болохоор нуклеин хүчлийн вакцинууд гэж байна. Нуклеин хүчлийн вакцин гэдэг чинь юу гэсэн юм бэ гэхээр одоо
хоёр янзын нуклеин хүчил байдаг. Нөгөө нэг ДНХ-гийн RNA гэж энэ рибо нуклеин хүчил үү, дисокси рибо нуклеин хүчил гэх юм. Тэр нь яг зүгээр л нөгөө нэг өөрийн одоо вирусын гадаргуугийн нэг хэсэг буюу эсвэл гадаргуугийн нэг уургийг л тэр чигээр нь тэр кодыг нь хүн тарина гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр ДНХ-гийн мэдээлэл хүний эсэм дотор оронгуудаа тэр уургийг үйлдвэрлэнэ. Уургийг үйлдвэрлэхэд тэр чинь тэргүй хүний бие дотор байх ёсгүй уург учраас дархлын тогтолцооны эснүүд энэ гадны уург байна гэж бол тэгэл ажиллаад бас нөгөө дархлаа үүснэ гэж ойлгож байна. За энэ бол одоо үйл өгдөж байгаа мэдээжийн хэрэг хин Пагва бас нэг фэйсбүүк бичсэн байсан тэр нөгөө өнгөр эрдэмтэн Каталин Керико гэх тийм ээ. Тийм тэр хүн чинь анх 30 жилийн өмнө санал болгож ирсэн байхгүй юм болгож хэрэглүүл яасан. Тэр үед хүмүүс ингэж ойлгохгүй байсан учраас тэгтэл одоо өнөөдөр чинь тэгэл ажиллаж вакцин болтлоо явчихсан. Одоо тэрнээс хойш бүр одоо юм болохоор тийм ян бензин тэгээд энэ карганы юусэн хамгийн сүүлийн технологи нь уус харж ирсэн тийм. Тэгж байгаа. Тийм тэгж ойлгож болно. Одоо генийн үнд нь ойж өгөөл хүмүүсийн бие организмыг одоо ийм тийм тэгж ойлгож байна. Тэгээд энэ шинэ технологийн генийн технологиос ч болж одоо энэ вакцинууд одоо энэ гарсан 3 вакцин бидэнд мэдэгдэж байгаагаар ямар ч байсан 3 компани 2 вакцин, Moderna-гийн вакцин, энэ Pfizer-ийн вакцин дээр чинь хурдан гарлаа гэж эзэмс дээрээ таш байна тийм. Урд нь бол ийм вакцин байгаагүй. Маш хурдан хугацаанд мэдээжийн хэрэгтэй ингээд хүмүүс вакцин хийх гээд оролдож байсан тийм үү. Жишээлх юм бол Зикагийн нөгөө нэг тархалтын үед эсвэл Эбола нэг хэсэг Африкт тархаж байх үед бол маш хурдан хугацаанд энэ технологиор хийх гэж оролдож байсан. Тэгээд мэдээжийн хэрэг хүмүүс эрдэмтэд ч юм уу судлаачид бас олон туршлагатай болсон байсан байхгүй юу. Тэр туршлагаа мэдээжийн хэрэг энэ коронавигийн үед мэдээж ашигласан. Тэгээд мэдээж айгүй тийм урт хугацаа гарч их юм уу айгүй тийм хүч гаргаж ажилласан амжилт нь хүрсэн. Мэдээж энийг хийхэд мэдээж айгүй суур судалгаа 20-30 жилийн турш хийсэн суур судалгааг ашиглаж штэ. Суур нь бол тавигдсан бэлтгэж байсан л болж байна тийм. Гэвгүй тийм юм гарангууд гэвгэмт хизээч гэвгэн тийм гэж байхгүй. Accident гэж бол байхгүй л тийм. Судалгаа бол суур судалгаанууд явж л байна. Тэгээд тэр технологи яаж одоо хүмүүст хүрэх вэ гэсэн юм. Наад өвчин зорж явах надад их гоё таалагдж байгаа байхгүй. Ерөөс шинжлэх ухааныг аль ингээд хаасайгүй юм шүү. Холын бодлогын юус хардггүй. Одоо ингээд шинжлэх ухааны эзэмшлийг судлаад байгаа юм нэг юу хийгээд байгааг хүмүүс ойлгодгүй. Тэр нь 100 жил ч юм уу 10 жил ч юм уу нэг өдөр хэрэг болдог. Тэр олон дата гэж бичиж байгаа гэдэг чинь нэг өдөр хэрэг болдог болоод тэгж шинжлэх ухааны тийм одоо жишээлхэн болвол манай улсад Монгол улсад суурь судалгааг хийхэд юм хэцүү шүү дээ. Тийм нарийн судалгаануудыг. Тэгэхээр хүмүүс ойлгохгүй. Ихэнх нь болохоор нөгөө нэг хэрэглээний миний бодлоор хэрэглээний шинжлэх ухаан хэрэгтэй юм шиг гэж боддог байхгүй. Хоёулаа л хэрэгтэй гэж би боддог. За нэг ийм сэдвээр маш их сошиал одоо медиагаар айгүйх явсан. Коронавирусын эсрэг хийгдэж байгаа вакцин бол цоошин вакцин таавч бас сая хэллээ тий. Тэгээд энэ бол аж нөлөө нь одоо асар хор хохиролтой юм аа. Бараг нөгөө Дауны синдром гэдэг шиг тий бараг бидний генд одоо өөрчлөлт оруулаад ийм насан туршийн гаж нөлөөтэй болж үлдэх ийм магадлал эрсдэл байгаа шүү гэдэг нэг юм анхааруулсан маш олон мэдээллүүд ингээд фэйсбүүкээр мессенжерээр ингээд хараад хүмүүсийг айлгаад ийм мэдээлэл яваад байгаа л да. Тэгээ энэ бол мэргэжлийн хүмүүс тараагаагүй тий хүмүүс биендээ хоорондоо ингээд тараасан байгаа. Тэгэхээр таны хувьд яг энэ судлаач хүний хувьд асуухад энэ мэдээлэл хэр одоо ор үндэстэй вэ? Та энэ тухай олж сонсч ирсэн үү? Ер нь бол вакцин хийлгэхэд бол янз янзын харшил янз бүрийн зүйл бол байдаг л да. Тэгэхдээ одоо шинэ вакцины хувьд үнэхээр мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Ямар юу гэж бодож ийн нэг нэг тийм хор уршиг байхгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл эсэн дотор л хийж байгаа тийм mRNA тэгэл дараа нь хэсэг хугацааны дараа эсэн дотор байгаа уургууд эндемүүд тэрийг идэл усгаал алга болчихж байна. Гэтэл тийм нэг их аюултай гэж би бодохгүй байна. Мэдээжийн хэрэг тэр аутизм үүсгдэг барьдаг гэх юм зөндөө бичээд байдаг. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр мэдээж вакцин дотор байгаа би сайн бас мэдэхгүй. Вакцин дотор бол мэдээж өөр төрлийн янз бүрийн тийм бодисод ордог байхгүй юу? Тэр нь яадаг вэ гэхээр зэрэг жишээлх юм бол тэр нөгөө дархлыг бүр айгүй сайн болгох тийм үү. Жишээлх юм бол бие дотор ороод шууд алга болохын оронд нөгөө дархлаажуултыг үүсгэхийн тулд удаан хугацаагаар бага багаар одоо эсрэг гарч ирсний хүчинд тэгээ нөгөө нэг бие T-cell эсүүд чинь одоо дархлаад
орчуулалтаа болохын тулд тэрний эсрэг визаа гаргахын тулд жоохон хугацаа хэрэгтэй. Тийм болохоор тэрийг удаашруулахын тулд янз янзын бодисууд хийж өгсөн байна. За тэгээд одоо тэр хадгалтын зөндөө олон басдаг тийм бодисууд хийж өгдөг юм шиг байна. Тэрнээс болж янз янзын одоо миний үнсчээснэр бол зарим тийм хүнд металлууд байдаг байсан л да. Мэдээж хүнд металлууд одоо байх. Тэр бол миний хувьд бол зүгээр ерөнхийд нь вакцинаас болсон юм биш. Мэдээж тэр вакцины чинь нэг хүн хийж байгаа, нэг үйлдвэр хийж байгаа. Тухайн үед ч юм уу нэг тийм вакцин үйлдвэрлэж байгаа явцад хэсэг тийм хүнд металл орцсон байсан юм уу химэдгүй. Тэр үед нь тэгээд тэр янз янзын харсал өгсөн юм уу би мэдэхгүй. Тийм үү? Тэгэхээр би нэг хариулж чадахгүй л дээ. Тиймэрхүү болгоомж бол байгаа. Мэдээж мэдээж вакцин хийх гэдэг асуудал бол тэр хүний одоо сайн дурын асуудал болохоос биш барьж яваад чамд багш би хийнэ гэдэг. Тэгээ тийм мэдээж аливаа юм мэдээж миний ойлгож байгаа бол эрсдэл гэж байдаг. Аливаа бүх юмд вакцин хийлгэхгүй л өөрсдөө шийдэн. За би бол хийлгэнэ л гэж бод. За ястаа вакцин хийлгэж болохгүй шүү. Вакцин чинь зүгээр бараг government-ээс ингээд чип цусан цуулгаад ингээд чиний хаана юу явж байгаа бүгдийг чинь одоо ингээд тагнаад гэдэг. Арай жоохон science fiction үздэг л нэг нөхөр байна. Нөгөө эсвэл нэг арай Fox телевизэр ч юм уу тий. Fox News үзээд нөгөө Bill Gates энэ чинь баг ашиг болохгүй зөхөөцсөн гэж надад байхад тэгээд ярьсан би заа. Тийм. Дандаа тийм. Нэг орж яах вэ? Өөрсдөө бас утгагүй болох ч үгүй. Тийм. Тэр худлаа авах гэж бодож байна. Тийм. Тэр чинь нэг одоо юу гэдэг лээ англиар conspiracy theory гэдэг. Одоо юу гэдэг манайхаар бол хууль дааны онол шүү. Тэгээд аим үнэмшилтэй сонсогддог. Одоо тэгээд нөгөө одоо хүмүүсийг одоо юу гэдэг нэг топ маягаар хүмүүсээ толгой эргүүлэх амар амарх тийм ээ. Полизм болгоод тийм. Зөвхөн итгэхгүй. Би итгэдэггүй. Тиймэрхүү ярианд би итгэдэггүй л тэгэл болоо. Ер нь тэгээд вакцин хийлгэхгүй байхад COVID-19 тусахны эрсдэл ямар байх вэ? Хэрвээ вакцин хийлгэсийн дараа вакцинаас гарах байж болохгүй ямар эрсдэл байх вэ гэдэг бүх юм та хэллээ шүү дээ. Мэдээж судлаач хүний хувьд эрсдэл бол байх хэрэгтэй. Тэрийг хүн өөрөөсөө бодож зохицуул, өөрийнхөө эрхчлөлөөр, өөрийнхөө ухаанаар бодож шийдэх байх л та. Тийм учраас миний ойлгосноор энэ бүх гарч байгаа вакцинуудыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг юм уу одоо Америкийн бүх засгийн 3 удаагийн туршилтыг хардсан юм шиг байна тий. 3 тест одоо ингэж тэгжээд 1-р тест үр дүнтэй болоо 2-р тест үр дүнтэй болоо гэдгээд ингээд тэгээд тим юм зүгээр энэ сонсогдож байсан. Та судлаачдын хувьд тэр 1 2 3-р тест нь юу ямар шууган шатараалаар явдیں۔ Одоо энэ вакцинууд 94% амжилттай болоо гэлээ, зарим нь 90% амжилттай болоо гэлээ. Энэ талаар та жоохон тайлбарлаж өгөхгүй юу? Ер нь би түрүү ярьжсэн тий нэг клиникийн өмнөх туршилт гэж юм байдаг. Клиникийн туршилт гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би монголоор эмзэн өмнөх туршилт, эмзэн одоо вийн туршилт гэж орчуулад ах шиг байна. Альва нэг вакцин ч юм уу нэг эмийг гаргахын тулд нэг юм тийм одоо 3 дааз юм уу 3 үе шаттайгаар яваад байгаа. Нэгдүгээр үе шат нь болохоор нэг одоо phase 1 study гэж хэлдэг юм л та. Тэр нь болохоор тэр бүх юм дээр шүү дээ одоо. Нэг юм байсан ч юм уу нэг вакцин ч байсан юм. Тэр нь нэг цөөхөн хүн дээр тийм ээ. За нэг 50 60 гэх юм уу. Тэр нь зүгээр дооз тогтоох ямар үйлчлэгээтэй байх вэ? Хоёр дахь нь болохоор нэг хэдэн зуун хүн дээр 300 ч юм уу 400 ч юм. Тэгээд 3 дахь үе нь болохоор одоо нэлээд олон хүн дээр 30 ч юм уу 30-аас 60 мянга гэж хэлвэл би нэг алдахгүй байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ ингээ харж ах чи ихэнхдээ л те 40 50 60 гэдэг те 30 мянга гэдэг энэ компаниуд чинь судалгаа хийж байна. Тэгээд мэдээж хэрэг тэр судалгаануудын хариу дээр үндэслэж одоо тэрний үр дүн тэдэн хөвтэй боллоо гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж хэрэг тэр судалгаанууд дээр янз янзын одоо өвчин үүсгээд юм уу, харсал үүсгээд юм уу ингээд эхлэх юм бол мэдээж хүн хийж байгаа болохоор аюултай учраас тэр шатуудыг давж гарсан үед л хүмүүст очиж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол мэдээж хэрэг энэ Монгол улсын хувьд тийм одоо тийм хяналтын байгууллага бол байдаггүй учраас манай улсын хувьд бол эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины хувьд бол явдсан юм шиг байгаа. Энэ ингээд вакцин ингээ хийгдэж байгаа сайхан мэдээ байна. Ингээд дэлхийн одоо энэ барууны улсууд, хөгжингөө улсуудын одоо эрүүл мэндийн ажилтны эмнэлгийн ажилтнууд ихнээсээ хийлгээд эхэлж байгаа шиг байна. Тэгээд тэрнээс гадна бас нэг Англид болон өмнөд Африк гэж одоо энэ COVID-19 юу мутацид ороод байгаа. Одоо нэг тийм хуврээд байгаа юм шиг л мэдээ сонсогдоод тэр хувирсангууд нэг хурц тагц ихтэй байна. Тэр талаар та ямар нэг юм хэлж өгч байгаа. Бидний хувьд бол ер нь ойлголт байхгүй
бодоод нэг муул мэдээлэл авах шиг байгаа. Тэгэхээр одоо яагаад энэ вирусууд мутацид ордог юм бэ болоо одоо. Тэгэл ингээд өөрчлөгдөж болохоор энэ вакцины эдэр нь бас ингэж үр дүнгээ өхөө тэр шинэ мутацид орсон вирусын эсрэг. Яг зүгээр зөвхөн үнсэн ч юм мэддэг юм бол хэлээ л дээ. Тэгээд мэдээж хэрэг бүх вирус ч юм уу бактери ч юм уу мэдээж хөвсөл буюу мутацид орж идэг тийм үү. Зүгээр хамгийн наазахын жишээ хэлэх юм бол бидний мэдэх одоо тийм ээ антибиотик биш үү. Тэр нь болохоор бактерийг алдаг тийм үү. Вирусыг биш. За тэгээд хэрвээ чи тэр антибиотикийг ингээд уугаал юм уу, дутуу уугаал юм уу. Одоо бүрэн хэмжээгээр одоо чи нэг курс эмчилгээ хийхэд тийм ээ 7 хоног уух хэрэгтэй. Өдөрт 3 удаа гэдэг чинь бол хүмүүс нөгөө бидний яриад байгаа нөгөө 3 дахь үеийн шатанд клиникийн судалгаагаар аль хэзээ судалсан байгаад хэлж байгаа байхгүй одоо TD үүжиж чи наадах гэж. Тэгэхгүй одоо өглөө нэг уунгуудаа орой нэг уугаад ингэхээр чи нөгөө нэг тэр бактерийг яг алж чадахгүй хагас дутуу болоод тэр антибиотик төсвөртэй болгочихж байгаа байхгүй. Төсвөртэй болж гэнэ гэдэг чинь нөгөө тэр бактери чинь тэр антибиотикийн эсрэг бас өөрийн гэсэн одоо нэг эсрэг байлдаад ч гэдэг юм. Өөрийн гэсэн дархлаагаа ажилуулад тэр антибиотикэнд төсвөртэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр төсвөртэй болчихоор хүний үе зар. Яг тэрнтэй адилхан зүгээр вирус чинь өөрөө нэг репликац болж байгаа явдад бас өөрчлөлт төрж чинь тий. Гэхдээ мэдээж хэрэг зүгээр л ганцаараа биш хэдэн зуун саяараа одоо тэр вирусын нэг вирусаас хэдэн зуун саяараа үүсэж байгаа болохоор тэр олон сая дотор чинь мутац болсон юм уу хөвсөл болсон вирус байна. Тэрний нэг ганц амин хүчил өөрчлөгдөхэд л миний бодож байгаагаар мэдхийн амтнаас хүн рүү жамп болоод үсрээд тэгээд халдах шанстай байгаа байхгүй. Яг тэрнтэй нэг адил тиймэрхүү хувьслууд бол РНХ-гийн вирус дээр явж илээ гэдэг. Тэрний тухай ярих юм бол тэгэл дөндөл юм ярих байгаа да. Зүгээр нэг ингээд зүгээр ойлгомжтойгоор тайлбарлах хөл ингээмэрхүү. Хөвсөл бол дандаа л явна. Тэр антибиотикаа тэгж дутуу уунагддаг чи аюултай юм гэдэг шүү. Би ерөөс тэр чи ерөөсөө тэгж бодож байгаагаа заримдаа ихтэй загнуулаад энийг өвдөд хоёр мэдээсэн байхаар уучихгүй муучихгүй гэдэг мэдмээр юм байна. Энэчээс л асуу. Би гэхдээ энэ зүйлсээ энэ зүгээр хүмүүс ирээд юм бол бүгд яг цаг тухайд нуухгүй тийм тэгээд би тэгэл. Бид нар жишээлх юм бол зүгээр л нөгөө нэг яагаад гэхээр лаборатори хийдэг туршилтаас л мэддэг байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол нэг бактерийг тийм аа нэг антибиотик төсвөртэй болохын тулд баг багаар тэр антибиотикийг орчинд нь хийж өгөөл гэдэг байхгүй юу? Дараа нь яадаг вэ гэхээр зэрэг энэ яг ямар ген ямар энзим тийм ээ төсвөртэй болсон ямар нөгөө нэг амин хүчлийн дараалал дээр өөрчлөгдсөн байна гэдгийг болоод тэгж нь мэддэг байхгүй юу? Тэгээд секвенсийн дараалал мэддэг. Тийм болохоор яг л хүний бие тийм юм болж байгаа байх гэж би бодлоо. Тэгэхээр нэг ийм асуулт байна. Түрүүн Пагоч гэсэн хэлжсэн энэ вакциныхаа асуулт руу буцаад ороход тийм вакциныг дэлхийн олон улс орнууд одоо хөгжүүлээд үйлдвэрлээд туршаад янз янзын үе шатанда явж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар яг дэлхийн эрүүл мэндийн байгууллага баталсан яг одоо энэ хэрэглэж болно хүн дээр одоо тарьж болно гэж баталсан ямар одоо компанийн вакцинууд бэлэн болсон байгаа юм бэ? За вакцин гэхээр чи ерөнхийд нь хэлж гэнэ үү? Эсвэл зөвхөн коронавирусын тухайд. Тийм. За зүгээр сонирхолтой хэлэхэд сайхан нэг уншиж явах юм те ер нь хүмүүс юм те 28 төрлийн вакцин хийцэн байд юм байлээ. Тэ тэрнэрээ ингээд хүмүүс хийж идэг. Тэр нөгөө халдвар төвчнгөөс те сэргийлж идэг. За коронагийн хувьд штэ зүгээр сонирхолтой хэлэхэд бол би сайхан тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг вебсайт руу орж яхад бол нэг 160 хэдэн улс юм уу компани юм уу тийм вакцины хийх гэж оролдож идэв юм байна. Тэрний одоо нэг 80-аад нөгөө лабораторийн төвшөнд явж идэв юм байна. Тэгээд үлдсэн 60-аад ч үлээ 50-аад ч хувь нь болохоор одоо нөгөө нэг миний хэлээд байдаг клиникийн 1-ээс 3 дугаар шатан дээр явж байгаа тийм. Тэр дотроо 3 дугаар шатанд явж байгаа нэг 18 байх шиг байсан. 47. Тэгээд тэрэн дотроосоо бол одоо ердөөсөө нөгөө нэг 3 компани байна шүү дээ. Нөгөө Pfizer буюу те эсвэл Pfizer чинь нөгөө Германы BioNTech-тэй хамтраад тэгээд Moderna-гийн Америкийн те тэр 3 дугаар шатаа дуусгацсан. Өөрийнхөө одоо Европын холбооч гэдэг юм уу эсвэл Англич ингээ Америкийн нөгөө тэр хяналтын байгууллагуудаас тийм гэж өгсөөр авчихсан, аппрув авчихсан. Тэгээд эдгээр байгууллага чинь нөгөө өөр оронд эднийг хийж болно гэсэн тийм зөвлөмж гаргацсан байгаа одоогийн байдлаар. Тэгээд нэг одоо нэг нэлээд 10 хэдэн компани ч одоо яг 3 дахь шатныхаа үр дүн хүлээгээд одоо гаргахад бэлэн юм ойролцоо болчихсон юм байна. Сүүлийнхэн хэд тэр баг 1-2 сард ч юм гаргаад дуусчихаар тийм байна гэд би сайхан үнссэн л дээ. Таатруу за би бол одоо коронавирусын вакциныг өөр дээрээ тулах юм бол хийлгэнэ гэсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо байдлаар бэлэн болсон байгаа 3 одоо вакцин
вакцин байна. Гурлаа бас үр дүнгийн хувьд нэг 90% та тий ойролцоо байгаа бах. Гэхдээ ер нь ялгаа байгаа юу? Та жишээлбэл аль одоо Moderna-гийн ч гэдэг юм уу, Pfizer-ийн ч гэдэг юм уу, аль компанийн вакциныг хийлгэх вэ? Үнэхээр надад choice буюу нөгөө нэг тийм би өөрөө сонгодог бас айхал байна тийм үү. Би энийг хийлгээгээд. Харамсалтай тийм байхгүй тийм үү? Чи мэдээж ягаад гэвэл энэ цаг захлаас чинь давхрын тулд дэс болж игэл хүн болгонд хүрэх гэж бодож байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр аз таарахад бол хэдэн жилийн дараа тийм ингээд зөндөө болно. Би нэг 20 вакцины сонгодог болох юм да. Тэгэхээр тийм бас боломж байхгүй да. Ягаад тэгэхээр чиний нэг эрүүл мэндийн нөгөө нэг иншуранс чиндээ чамайг энийг хийлгүүл чи зэрэгэл авах байх л да тийм үү. Тэгэхээр би бол аль нь хийлгэсэн хамаагүй гэж бодож байна л дээ. Ягаад тэгэхээр адилхан л чамайг энэ аюултай өвчнөөс чинь аварчлаа тий. Чамайг дархлаажуулалтаа болгож байна. Тийм болохоор бол яг л адилхан энэ хоёр одоо нэг вакцин чи адилхан байгаа байхгүй. Харин мэдээж хэрэгтэй энэ технологийн хувьд бол яг нэг юм дээр хийсэн ч гэсэн тэгэл ялгаатай юмнууд зөндөл байгаа. Гэхдээ тэрийг би одоо танд сонирхол ярих хэрэг байна. Зүгээр ялгаа нь гэхээр жишээлх юм бол Moderna-гийн ер нь тэгээ ингэж байгаа. Коронавирус чинь нөгөө нэг гадаргуу дээр нэг spike буюу тийм сагсгар гэх юм уу да тийм үүрэг байгаа. Spike үүрэг. Тэр нь бол нөгөө хүний бие дотор байгаа тийм AC2 гэж байгаа. Тэр нь бол angiotensin receptor 2 гэх. Тэр уургантай холбогдчихаараа айгу тийм хүнийг халдварлуулаад байгаа. Тийм. Тэгжис дамжиж хүний бие рүү. Тийм үү. Тэгэхээр тэр spike уургийг ашиглаж mRNA-гийн кодыг хийсэн байгаа. Тийм үү. Moderna-гийн болохоор тэр S уургийг тэр чигээр бүтнээр нь mRNA-гаар кодолсон байгаа. Бүгдийг гэсэн үг байна. Тийм. Pfizer-ийн болохоор зөвхөн AC2 буюу angiotensin receptor 2 гэдэг уургийн холбогддог хэсэгтэй ойлгож байна. Одоо жишээлх юм бол нэг толгой сүүл гэж байхад нь толгойн хэсгээр л хийцэн байна гэж ойлгож байна. Зүгээр л хар үгээр хэлэх юм байна. Тэгвэл үйлчлэг нь адилхан байна. Яг гэвэл тэр ресептор тэр холбогддог хэсгийг нь аваачаад нөгөө нэг эсрэг биед чинь хийгээд холбогдуулахгүй болго хайчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр нөгөө вирус ч орж чадахгүй. Тэгэхээр яг ялгаа нь тэр тэгээд мэдээж хэрэгтэй тэр мэдээж тэр яаж хүний бие ороод одоо яг тэр үүргээ гүйцэтгэх чадахгүй гэл тэр чинь мэдээж компаниуд байдаг л байх л да. Тэр тэгэл тэрвэл хадгалах хугацаа тэгээд жаахан өөр байх. Тэрнээс бол яг ажиллах үүрэг нь яг л адилхан байна. Би л тэгж байна. За тэгэхээр дурж байхаа одоо би хувьдаа одоо санах чинь жишээлх юм бол жил болгон ханиадны вакцины хийлэгдэх тий. Тэгээд дахиад би одоо коронавирусын эсрэг вакцин гэд хийлгэх болж штэ тий. Тэгэхээр ингээд давхар хийх ёстой юу тий. Дараагийн асуулт нь коронавирусын вакцин бас жил болгон ингэж шинээр гарах уу эсвэл нэг удаа л хийлгэсэн байхад болчих юм уу? Бас одоо нэгэнт би өвдөд коронавирус авцсан, идэгцэн байхад тий. Дахиад бас энэ коронавирусын вакциныг би хийлгэх ёстой юу? Яг л үжээ миний бие нөгөө эсрэг биет маань хангалттай үүссэн гэж хүмүүс яриад байдаг штэ тий. За чи яг нэг талаар бол эмч хүн тавих асуулт байна л да тийм үү. За би зүгээр эмч биш болохоор нэг мундаг эмч шиг хариулаад байх цааш юм. Тэгвэл зүгээр өөрийнхөө боддог хэлье. Одоо тэр коронавирусын вакциныг хизээ 6 сар юм уу жил тийм 2 жил юм тавиулна гэж хинч мэдгүй байгаа. Ямар ч байсан 6 сар бол тий нэг тарсны дараа хүний бие дотор тэр эсрэг бисэн байж гин гэж л мэдж байгаа одоохондоо. Яг бүгдээрээ шин юм болохоор тий чи айгуу тийм яарч сандарч тий хэдэн жилийн ажиглал судалгаа хийхгүйгээр тий ингээд үнэхээр хэрэгтэй болохоор тий ингээд хийх шаардлагатай болсон учраас тий хинч мэдэхгүй. Томоогийн тий нэг ханиад том үг тийм одоо нэг инфлюензер ярьж л ханиад гэхээр чинь зөндөө хар мянган төрлийн ханиад байгаа. Тэгэд хинч хиндээс өгөхгүй зүгээр ханиагаа самбарын ханиад зүгээр ингээл хүүхдүүд ингээл явж л байдаг. Тэгэхээр хүмүүс өгөхгүй тэр вакцин гэж байхгүй. Ганцхан л нэг инфлюенза вирусын эсрэг тий томоогийн тий вирус эсрэг байгаа. Тэрийг хийлгээл явна хамаагүй. Хүн бол тий гिचнээ энэ бол бид нар ч гэсэн уншиж хахад бол гिचнээ за нэг 100 ширхэг вакцин хийлгэхэд болж байна. Гэхдээ мэдээж хийжээс тэгж хийлгэхгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол мэдээж ингээд хинч өвчтөй байхтай хийж вакцин хийлгэхгүй байхгүй тий. Тэгвэл нэг логик ухаанаар ботход чи нэг өвчтөд мэдээж хэрэг тэр чинь нөгөө бас чиний дархнаа лаажуудтай болгохын тулд дархнааны чинь тогтолцоог тий эвдэхгүй тулд чи тий бие сайн байлгах жагаа л хийлгэн тэр бол энэ нөгөө нэг эмч биш хүмүүс ч гэсэн мэдж байгаа асуудал байх. Тэр одоо ингээд бас зөндөө олон хүмүүс хүнд болон хөнгөнөөр тусаад идэгдсэн тэр хүмүүсээ зээгийг асуусан. Тэр хүмүүс вакцин дахиж хамрагдах шаардлагатай болов юу? Бас мэдээж энийг мэдээж эмч хүн хэлэх хэрэгтэй байх л та. Гэхдээ
Тэгээд би яг нэг та одоо ингээд ийм тохиолдолд одоо хүмүүс ингээд яах вэ гэдээ одоо бас бодож л байгаа хальтаа бас. Тий. Би тэрийг бүр нэг сонирхоод өөр уншсан. Яа гэм бол гэдэг. Тэгсэн чинь юу гэж нэг CDC байсан байхад нэг одоо тий CDC гэдэг нь болохоор Center Disease Control буюу тий чиний хяналтын байгууллага байхгүй Америкийн. Вебсайт дээр болохоор яасан бэ гэхээр хийлгэх ёстой л гэсэн байлаа. Тэгэхээр хийлгэн л гэсэн үг. Бүрийг хийлгэн бол чи улам дарахтал учраас гэсэн л үг л дээ. Тэгээд түрүү та хэлсэн тий коронавирусын вакциныг хэрэгцсэн байхад багийн байдлаар мэдэгдэж байгаа зүйл нь 6 сарын хугацаанд барина гэсэн үг үү тий? Хүний хамгаална гэсэн үг үү? Үгүй тэгж ойлгож болохгүй. Харин нөгөө нэг ажиглалтаас үсгэдэл гэж байгаа байхгүй. Тэр нь цаад жил ч юм уу 2 жил юм уу 3 жил юм уу. Одоогийн судалгаа чинь дөнгөж л 6 дахь сар дараад явж гэнэ гэж хэлж байгаа болохоос үгүй байхгүй. Мэдгүй хүмүүс мэдгүй байгаа. Биш би ямар судалгаа хийсэн гэж. Тэгтээ ер нь мэдгүй л байгаа гэсэн. Уртаж байж магадгүй тий. Дахиад жил хийдэг ч байгаа. Хин ч мэдгүй байгаа. Жилийн дараа ирэх жилээр нөгөө анхны вакцин хийлгүүлсэн нөгөө 1-р сард 3-р сард орсон хүмүүс чинь хариу гарна үстэй. Эсрэг висын шалгаад үсгээр байж болоо. Ямар ч байсан жил болчихлоо. 2 жилийн дараа байд юм байна. Ингээл мэдэгдэн үстэй. Хэдэн сарын өмнө Оросууд ийм вакцин амжилттай боллоо гэж нэг шуугсан. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн юм уу? Хятадууд бас вакцин хийлгээд бас ингээл юм бүх хүчрэг улсууд вакцин хийж байгаа мэдээж ойлгомжтой. Энэ ч одоо вакцины уралдаан болж байна. Тэр Орос хятад бас тэр улсуудын вакцин ямар шуухан үр дүнтэй болсон, тэдний судалгааны ажил нь ямар шуухан болж байгааг байгаа. Оросын холбооны улс ингээд 2 төрлийн вакцин хийж байгаа юм байлээ. Тэр нь болохоор тэр Гамалегийн нэрнжит нэг дээр хийж байгаа тэр вакцин. Нөгөөх нь болохоор вектор плазмид байхаа. Тэр бас хоёулаа нэг улсын байгууллагын компаниудын вакцин. Тэр 2 вакцин чинь хоёулаа мэдээж би түрүү хэлжсэн 18 компани байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яамд ингээд регистр бүртгэлтэй болцсон. Тэгээд ямар шат яаж байж байгаа энтрийг судалгааныхаа мэдээллийг өгөөд явдаг тийм ээ. Тэгээ харсан чинь тэр Гамале гэдэг нь болохоор аденовирусын вектор дэрвэмжсэн вакцин хийх юм байлээ. 1-2 шат дээр одоо 3 дугаар шатаа дуусгацсан. Ягаад ингэж шуугаад байсан гэхээр 10 сард үлээдээ тий 3 дугаар шатныхаа одоо үр дүнг мэдээлэхээс л өмнө emergency төрөвжилсэн байдлаар л хүн тарьж болно гэж зөвлөмж гаргацсан. Тэгээд одоо хамгийн тийм эхний албанд ажиллаж байгаа хүмүүсээ тарих зөвлөмж гаргацсан. Тийм болохоор нэг шүүгээд унсан юм шиг байна. Одоогийн байдлаар бол тэр 3 дугаархаа хэвлэлээ тэрнийг хэвлэл мэдээлэлээр дамжуулаад үр дүнгээ гаргана гэсэн. Тэрний Оросууд өөрсдөө бол 90 хүртэл байгаа гэх тийм айгүй сайн л байгаа. Нөгөө нэг вакцин нь болохоор бас 3 дугаар шатан дээр яваа. Гэхдээ тэр вакцин чинь өөрөө сабюнит уургийн вакцин. Өөрөөр хэлбэл зүгээр нэг би түрүү ярьжсэн S гэдэг уургийг л тэрүүгээрэл хүнд вакцин болгоод тарих. Тийм юм байлаа. Харин тэр хятадын вакцинуудын хувьд болохоор хятадууд чинь 4 компаниуд тэр улсын том компаниуд тэр вакциныг үйлдвэрлээд тэрний 3T нэг одоо миний уламжлалт аргаар гэдэг түрүүн та нарт тайлбарлах гэдэг оролдоод байсан идэвхгүйжүүлсэн коронавирусын вакцин байгаа байхгүй. Тэр нөгөөх нь болохоор Cansino буюу тэ нэг Канад гэсэн утгатай үг юм байлаа. Канад хятадын вакцины. Тэр нь болохоор яг Оросын тэр саяхан хийсэн аденовирус дээр нэмсэн вакцин. Сонирхуулаад хэлэхэд барууны орнуудаас болох аденовирусыг векторээр хийсэн вакцин чинь Oxford AstraZeneca компани тэргээр хийж байгаа юм байлаа. Тэр ч бас одоо дөнгөж сая 12 сард нэг фейз 3-од дуусгасан тий. Тэгээд хувь нь болохоор бас нэг сайн хүртээ 70-аас 90%. Эхний үе зал гэжсэн сүлд 90 болчих шиг болсон. Ягаад тэгэхээр тэр доозоо тохируулсан юм шиг байна. Миний ойлгосноор. Оросын холбооны улс чинь одоо өөрийнхөө вакцинуудыг ингээд яг шалгуулахын тулд AstraZeneca тий компаниар тий манай вакциныг төрж өгөөч гэсэн юм ярьж байгаа юм байлаа. Тэгээд хятадын хувьд болохоор улсууд чинь мэдээж ингээд өөрсдөө вакциныг миний ойлгож байгаа бол тий нэг тодорхой үнээр зарна шүү дээ. Тэгээд тэрийг ми сонирхоод үзсэн чинь нэг аль үлээ New York Times ч бичсэн байсан. Тэр нь хятадын вакцин өөрийнхөө нэг доозыг болохоор $30. Оросууд $10 тий. Одоогийн Moderna чинь $5 байсан баг шүү. Тий ингээд гэхдээ мэдээж хэрэг тэр зөвхөн үйлдвэрлэж байгаа арга тэгээд даашаа хөргөлт гэл би яаж мэдгүй тэр ямар үнэтэй болохыг. Тэгээд хятадын вакциныг одоо хаана мэдээж хэрэг сонин түүх юм байлээ л дээ. Яг тэгэхээр хятад вакциныг хийгээд дууссан чинь хятадд SARS нь алга болсон байхгүй. Тэгэхээр төсөг газар байхгүй тий. Тэгээд хаана төрсөх вэ гэхээр мэдээж хэрэгтэй Америк мэдээж оруудаагүй яг үнэ хэлэхэд миний ойлгож байгаа төрч эхэлсэн бэхээр зэрэгтэй Латин Америк, Африк, Арабын орнууд туршсан юм байлээ. Үнэхээр сайн юм болов тэр орнууд аваад ягаад ахыг бодоход тэр туршлагыг уулах. Танаас
сонирхож асуухад яг Монголын нөхцөл байдлыг бодож үзэхээр тэр монголчууд маань вакцинд хамрагдах боломж байгаа болов? Хамрагдсан таараа. Баян улсууд нь хийлгчээд ядуу улсууд нь хийлэхгүй гэж байхгүй. Тэр бол тэртээ дэргүүдийн эрүүл мэндийн байгууллага чинь тий зөвлөмж гаргаад одоо хаанаас тэ вакцины харж тэ хүмүүсээ вакцинжуулах гэдэг асуудал байгаа. Би өөртөө яг миний өмнөх асуулт нь яг энэтэй холбоотой байхгүй. Ерөнхийдөө Оросоос авах шинжтэй юм байна л гэж би ойлгоод байгаа байхгүй Монгол ер нь тэгээд Оросуудын тэр туршилт мөршилтүүд ямар шуухан болд юм болоо гэж ажиглаа. Япон бол ямар ч байсан энэ модерногийнхыг аавна гэдэг бүр. Тий Японы одоохондоо өөрсдийнх нь хийж байгаа вакцины компаниуд бол тий дөнгөж 2 дугаар шатанд явж байгаа. Мэдээж гаднаас авна л та. Тий тэгэхээр энэ хоёр компани чинь тэртээ тэргүү тий бүгдийг нөгөө хангаж чадахгүй байхгүй. Тэ нэг доозоо хийж үйлдвэрлэж хичнээн үйлдвэрлээд тэр нь одоо юу гэдэг хязгаар нь тэр болохоор одоо нэг тодорхой хэмжээнд л үйлдвэрлэн. Тэгэхээр бусад улсуудын хөгжүүлж байгаа юм уу хийж байгаа вакцин чинь бас хэрэгтэй л байхгүй аюул чухал байхгүй тийм болохоор олон компаниуд яагаад тэгэхээр дэлхийн бүх хүн ам чинь за миний болгохоор 9 миллион буюу тэр хүн бүгдэнд нь хийнэ гэж ойлгохоор байгаа шүү дээ. Тэгэхээр их л аюул их олон доозууд байгаа шүү дээ. Бид олон одоо улс орнууд компаниуд хөгжүүлж амжилт олох хэрэгтэй юм байна тий. Тэгжээж. Тий. Бидгээ болохоос биш одоо эдгээр ч гэсэн тэгжил мэдээгээр ярьж илээ л тий. Одоо баг бэлэн болж байгаа 6 энэ хавар хэд гарах баг. Сайхан юм дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч юм тэгээд ойлгомжтой л доо. Бид нар хийлэгчлээ та нар өөрсдөө мэдэхгүй л дээ мэдээж дэлхийд яриад хийж ижил энэ өвчнөөс сална гэсэн ш. Тэгээд бид энд хөгжим баян хүмүүс нийлэгчээ тэнд байдаг хүмүүс нийлэхгүй байх юм бол өөртөө салахгүй. Тэгээд бүгдээрээ адилхан хийлгэн. Тэгээд хугацааны хувьд ч гэсэн миний бодлоор нэг их хоцрохгүй байх. Асуудал байх гэж бодоод байгаа байхгүй. Хэмэд модернгийн вакцинууд Монгол руу очих юм билүү? Итгэхгүй шүү дээ. Нөгөө сая тээвэрлэгээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр наад зах нэг энэ би хэлсэн энэ модернгийн нөгөө нэг компанийн чинь тийм ингэ тээвэрлэхэд арай нэг Pfizer-ыг бодвол боломжийн асуудал байгаа. Хасах 94-өөс ингэж ботход зүгээр нэг хас 20-ыг бол тээвэрлэж болоод байгаа. Та энэ нөгөө халдвартай вирусын эсрэг эмийн бодис гаргаж авах тал дээр судалгаа хийдэг те таны гол ажил тэгэнгүүт яг энэ коронавирус дээр одоогийн байдлаар бол гаргаж авсан эм гэж байхгүй те зүгээр нөгөө шинж тэмдгийн эмчилгээ хийдэг гэж би сонссон. Эсвэл одоо эм гарч байгаа юу? Энэ тал дээр та бол энэ салбарын ойрхон байдаг мэдээлэлтэй байгаа. Лабораторийн дэвшинд явж байгаа. РНК-гийн төрлийн вирус юм уу? Эсвэл тэрний нөгөө нэг идэвхтэй бодисуудыг туршиж үзсэн зарим те амжилттай болоогүй зарим нь амжилттай болсон. Одоо жишээлх юм бол хамгийн их батлагдсан Remdesivir гэдэг нэг антивирус юм байна. Тэр бол тий үр дүнтэй байгаа Америкийн нэгдсэн улсад. Тэгэхээр яг коронавигийн вирусын эсрэг бол баг дэлхийн маш олон лабораторид ажиллаж байна тий. Манай хүрээлэнд ирэхэд бас ажиллаж байна. Тэгэхээр би одоо тэрийг яриад яах вэ? Яг тэгэхээр бүх юм хамаагүй ярьж болохгүй. Тийм ээ. Зүгээр ингэж хэлэхэд бол тийм үү. Зүгээр би юу гэж хэлж яах вэ? Тиймэрхүү судалгаанууд бол одоо Америкийн олон их сургуулиуд дээр олон хүрээлэн олон лабораториуд дээр хийж байгаа. Маш амжилттай болж байгаа ч юм байгаа. Нэг давуу талтай юмнууд нь тэр хийж байгаа юмнуудаа тэд нэр бүгдээрээ нэг нэгнээсээ ингээд нуухгүйгээр ингээд вебсайтаар дамжуулж байгаа. Ягаад гэвэл энэ үнэхээр яаж байгаа учраас тиймэрхүү мэдээллийг бол хин ч гэсэн аваад ингээд авчиж болно. Орж манад орж ах бол олон жил эдмийн ажил хийж судлаач хийж байгаа. Дөнгөж саяхан бас орж ах оролцсон одоо олон жилийн хийсэн энд Zika вирусны эсрэгийн судалгааны ажил их амжилттай болж Америкийн шинжилгээ ухааны томоохон сэтгүүл дээр их мундаг том нийтлэл гарсан байгаа. Бас Монголын эрдэмтэн Монгол хүн ингээд том ажилд ингээд оролцсон явж байгаад одоо бид нар бахархах хэвээр бидний дунд одоо ингээд ажиллаж амьдэрдэг жирийн юм заах эрдэмтэн ах бас байдаг. Тэгээд орж ахаас энэ ажлын талаар та дэлгэрэнгүй бид тайлбарлаж өгөхгүй юу? Сүүлийн үед миний эмзэг хөгжүүлэх чиглүүлсэн нэг судалгааны ажил болохоор энэ халдварт өвчин үүсгэгчийн эсрэг тийм биологийн идэвхтэй бодисыг олох тийм прожектүүдээр ажиллаж ирсэн юм л да. Тэгээд тэрний нэг нь болохоор Zika-гийн байсан. Ягаад Zika болсон юм бэ гэхээр 2015 оноос эхлээд 16 оны дунд үе хүртэл үнэхээр тийм хүмүүсийг айлгсан тийм тархалт яваад ялангуяа нөгөө Бразил юм уу Латин Америкт жижигхэн толгойтой хөвгт төрлөө шүү дээ. Яг жимсийн эхчүүд нөгөө нэг Zika-гаар шумуулаар дамжаад
халдвар авчихаар Америкт орж ирсэн. Флорида халуун PC орнууд мужи усуудаар. Тэр үед чинь нөгөө прожект хэрэгтэй байсан учраас энэ прожект нөгөө бусад судлаачтай хамтраад оролцсон. Тэгээ юу хийсэн бэ гэхээр яг тэрний биологийн идэвхтэй бодисод байна уугүй юу юм тэгээд тэр им гарах боломжийн тийм проб молекулууд гэж хэлдэг. Та тиймэрхүү байна гэж. Одоо лабораторийн төвшөнд судлаад за нэг иймэрхүү маягийн бодисод одоо тийм ээ байх боломжтой маа гэдэг энийг амтны судалгаан дээр судлал үзсэн тий. Тэрэнд яг хоо тэгээ нэг боломжийн одоо антибиотик гаралтай бодисод байж болох юм аа л гэсэн юм байна. Нэг тийм их одоо нэг хүнээс илүү юм хийцэн юм биш. Мэдээж би ганцаараа хийгээгүй. Зөндөө л олон тийм ингээд их сургууль өөр хүрээлэнгийн тасад оролцсон тийм судалгаа басан гэх юм уу да. Түүнээс гадна бол нөгөө паразит бактерийн тиймэрхүү өрчин үсгчийн эсрэг бас тиймэрхүү судалгаа хийдгэлтэй. Тэрийг яг уу. Тэгэл бас нэрээ одоо энэ чухал салбарт ингээд Монгол хүний оролт зүрх сэтгэл хөдөлмөр мэдлэг чадвар ингээд хамт явж байгаа бидний зүгээс маш их багж байна. Тэгээд ер нь бас энэ одоо вируслог, вирус судлал энэ таны салбарын энэ чиглэл ер нь маш их хэрэгтэй салбар болж таарч байна л да ирээдүйд те. Одоо ч тэр ялгаагүй. Тэгэхээр энэ чиглэлээр би юу ч асуух гэдэг юм гэхээр сонирхон одоо судлах, сурах хүсэл ирээдүйн одоо судлаач нар хандаж та ер нь юу гэж хэлэх вэ? Ямар одоо хичээл номдоо шамдан суралцах хэрэгтэй. Бас энэ чиглэлээр сурч байгаа, ажил хийж байгаа ч олон сайхан монгол залуучууд байгаа бах. Таас энэ талаар. Ерөнхийдөө биолог, вируслог гэдэг ингээд ялгаад байх юм байхгүй. Аливаа нэгэн те ер нь сургууль сурвал мастер докторант бол сурахад бол дэлхийн альж том их сургууль иймэрхүү судалгаа бол зөндөө хийдэг. Тэгэхээр би нэг тэр сургууль сайн, ийм сургууль сайн гэдэг яхин тийм мэдэхгүй байна. Үнэхээр хаач хийж болно, Монголд ч хийж болно. Тэгээд өх юу сонирхож байгаа. Тэгээд ер нь бол тэгээд вируслог бол Монгол зөндөө л байгаа судалж байгаа тийм. Нэг шин юм биш. Шин юм юу юм бэ гэж зүгээр л тэр эмзийн чиглэл рүү яваад орсон болохоор л тийм мэдээж ингээд орчин үед чинь дээр 20-30 жилийн өмнөхтэй харьцуулахад ганц хүн биш те дандаа багаараа судалгаа хийдэг болсон шүү дээ. Тэгэхдээ баг гэхээр зөвхөн биологч гэдэг юм чинь биш тийм үү. Зүгээр л одоо бол математикчид софтвер инженерийн хүртэл ороод ирсэн. Жишээлх юм бол манайх тэр роботууд те одоо тэр нэг химийн бодисуудыг робот ашиглаж байна. Жишээлх юм бол бид нар 30 жилийн өмнө нэг жижигхэн тийм пробирк ч юм уу нэг юм дээр одоо туршилт хийлээ гэж бодъё тийм үү. За нэг одоо 50,000 бодисыг шалгая гэж бодъё гэх юм уу. Би тэгэл ганцаараа тэрийг пробиркэн дээр туршаад миний нас ч хүрэхгүй. Тэгэхээр роботон дээр бидний чинь 2-7 хоногийн дотор хийж шээ. Би тэр нэг инженерчлэн юм хийж чадахгүй болохоор нэг инженерчтэй холбоод өгсөн байна тий. Дараа нь тэрний одоо зөндөө олон даныг авч яа тийм үү одоо мэдээллийг авч яа. Нэг туршилтаас чинь 2-3 сая тиймэрхүү тийм дот дануудыг авч яа. Би бас чадахгүй үстэй. Тэрийг би ямар хүмүүсийг нэг одоо информатикийн хүмүүс математикчид софтверээр бодоод өгч байгаа хөх нэг юм байна. Тэрийг би за нэг юм байна гэж анализ хийж хамтарч хийж байгаа. Тийм л төвшөнд очсон байхгүй. За тэгэхээр юу гэж хэлэх гэлээ нэхлээр зэрэг ганцхан вируслогч биш. Чи нэг жаахан хим мэддэг байх хэрэгтэй, биологи мэддэг байх хэрэгтэй, математикаар тий боддог байх хэрэгтэй. Бод чаддгүй мэхэд нэг хүний ярьж байгааг ойлгодог байх хэрэгтэй. Ганц нэг софтвер ашиглаж чаддаг байхгүй. Яг би өмнө хэрэг дээр гологдох тийшээ сандаад байна да. Залуучуудаа юу тийм сайн болчихсон шүлэг. За ингээд дорж ахаас сайхан сэдв асуулаа. Хамгийн сүүлд нь одоо ингээд ярилцлагын төгсгөлд бас ингээд ихнэр хүүхдэд танилцуулаад бас баян хөлбөмбөг тоглож спорттой ойрхон байдаг баасан Монголын соёлын төвийн тэргүүлэх гишүүдийн нэг монголчуудынхаа ажил төрөлд байнгын хамтран ажиллаж байдаг. Яг их сонсогч нар маань сайн мэдгүй байх. Тэгээд тэр ажлуудаа дэлгэрэнгүүлээд тэгээд одоо ингээд манай сонсогч нарт таны зүгээс хэлэх юу вэ ингээд. За би одоо ихнэр хүүхд Америкт 20 жил амьдарч тэгээд би хоёр сайхан охинтой хоёр охин маань одоо ингээ хоёулаа нэгэн сургуулаа төгсөөд шүд нэмтээр ажиллаж байгаа нөгөөтг нь дөнгөж одоо коллежид төгсөж байгаа энэ жил миний нөгөө хобби бол хөл өмбөг үзэх тийм ээ тэгээд хөл өмбөг тоглох дуртай. Бага үед чи яаж мэдэх юм бэ гэхээр зэрэг тий нөгөө Мон Юнайтедаар багт олон жил тоглож байгаа. Миний хувьд болохоор би чи одоо залуучуудтай нэг спорт хийгээд хөл өмбөг тоглоод явж явах их зугаатай гоё санагдтыг нэг жилд нэг удаа уулзаад монголчуудтайгаа нийлээ. Тэгээд хөл өмбөг тоглохоор чи нэг жаахан эрүүл биетэй ч юм уу гадаа агаарт ч гэх юм уу нэг компьютер шагаагаад лаборатори суужсэнээс нэг өөр нэг сайхан мэдрэмж төрдөг учраас л та. Тэгээд энэ залуучуудыг харахаар тэгээд монголоор яриад. Түүнээс гадна
би чинь бас нэг олон нийтийн ажилд оролцдог. Тэр нь архийн нэгдсэн улс ажиллагаа явуулдаг Монгол соёлын төв гэж байдیں۔ Тэнд болохоор нэг тэргүүлэгч гишүүдний хувьд янз-янзын сайн дурын ажил хийдэг. Монгол соёлын төв чинь Монголын соёлыг түгээх гэсэн бодолтой тэгээд Монголын түүхийг судлах тийм хурал зохион байгуулдаг. Тэгээд заримдаа нөгөө манай соёлын төв Монгол хэлийг буюу Монголын соёлыг ингээд Америкт дэлгэрүүлэх тиймэрхүү сайн дурын байгууллага. За тийм болоод ч тэр нөгөө би чинь бас нэг монголоор байх дуртай. Гэртээ яг л монгол байгаа юм шиг монгол хэлээр ярьдаг. Манай хүүхдүүд Америкт өссөн ч гэсэн яг л монгол хөгжиж монголоор л төссөн. Монголоор одоо сайн ярьж ойлгодог. Тийм болохоор тийм ингээд ер нь хүмүүс залуучууд гэлэхэд Америкт байгаа залуу гэрүүд тэр нь гэртээ бол монголоор л ярьж исэн бол тэгэл хүүхдүүд чинь монголоор л тийм өснө гэсэн үг. Тэгэл хоёр хэлтэй болно ядаж. Тэгээ эмээтэйгээ монгол руу эмээгөөтэйгөө тийм ингээд өөрийнхөө үеэлүүдтэй шууд монголоор ярьцдаг. Тэгэхээр бас нэг одоо чинь амар боллоо шүү дээ. FaceTime-аар ингээл ярьцдаг. Тиймэрхүү монголоор ярих тийм боломжууд бол хамаагүй илүү л гэж хэлэх гээд байна л тийм үү. За тэгээд Паговит өөр чинь бас таньдаг юм. Яг тэгэхээр Пагогийн ээж чинь Монголын нөгөө академич антропологийн ухааны доогт түмэн гэж тийм байдیں۔ Бид нар чинь анх би биологийн хөрөлн туслах ажилтан болж орохдоо түмээгчтэй ингээд ойрхон ажилладаг байсан. Тэгээ тийм сайн мэддэг. Сүүл би түмээгч чинь хүү байна гэж нэг мэддэг болсон. За тэгээд дурж ахтгаа сайхан ярилцлаа. Тэгээд удахгүй тэгээд сайхан цаг ирээд хөл бөмбөгийн төвцөө маань талаас Америкийн монголчууд нэгдэж уулзаад нэг сайхан тоглоод нийлдээд нэг сайхан цаг ирэх байх гэж бодож байна. Тэгээд харин тийм өөдөөсөө нэг жил тоглосонгүй дээ. Ста нэг вакцина хийдэг ч яваад нэг хөлбөмбөг тоглоё л даа л гэж бодож байгаа шүү. За баярлалаа. Тэгэхээр олон хүмүүсийн одоо өсөж мөрөдөж байгаа эргээд хэвийн амьдралдаа орох тэр ганц түлхүүр бол одоо вакцин л болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ вакцин гэдэг асуудлаар ялангуяа коронавирустай холбоотой коронавирусын эсрэг вакцины асуудлаар өнөөдөр ярилцлаа. Тэгээд энэ сэдвээр маш их мэдлэг мэдээлэл түгээсэн доктор судлаач Дорцрон хата маш их баярлалаа. Дорцронхын хувьд бол Америк нэгдсэн улсын Мэриленд мужид ажиллаж амьдардаг. За Пагва болохоор түрүүн бид орцсонтэй Кендаки мужаас холбогдлоо. За миний бие бас Оклахома мужаас ингээ холбогдлоо. Маш сайхан цагийг хамтдаа өнгөрөөж энэ асуудлаар ярилцсан. Цаг цаваа зориулсан танд маш их баярлалаа. Тэгээд бүгдд нь эрүүл хийх хүсээд энэ удаагийн дугаараа өндөрлөё. За баярлалаа. За баярлалаа.